Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Бурхны хаанчлал дэлхий дээр гарч ирлээ нэвтрүүлэгт тавтай морилно. Би Хүслэн байна. Энэ дугаараар бид Магдалины дуу хоолой урлагийн тоглолтын бэлтгэлийн хөшгөний арга сурвалжилгаа үргэлжлүүлж Америк Аз тивийн улсууд дахь төгс өчид Бурхны чуулганы Христэд итгэгчдийн уран бүтээл, бэлтгэл сургуулилт, зураг авалтын үеийн бодит туршлага, олж авсан зүйлсийг баримтжуулан хүргэнэ. Өмнөх дугаартаа бид Европ, Африк, далайн орнууд дахь төгс өчид Бурхны чуулганы Христэд итгэгчдийг онцолж 2026 оны тоглолтод бэлдэж байх үеийнх нь туршлага сэтгэгдлийг хүргэсэн билээ. Зарим туршлага гүн гүнзгий урам зориг өгдөг. Зарим нь маш сэтгэл хөдлгөн болохоор нулимс цэлэгнүүлдэг. Зарим нь гүн гүнзгий гэгэрэлтэй сэтгэл хөдлгөм. Зарим нь насан туршид мартагдaltaгүй сэтгэлд хоногшин үлддэг. Зарим нь Бурхны үгийн хүч чадлыг илчилж, хүмүүсийн итгэлийг бэхжүүлэн түүний хайр халамж анхаарлыг мэдрүүлдэг. Зарим нь Бурхны гайхалтай үйл хэргийг илчилж, Бурхны дээд ирэх төгс хүчнийг бидэнд мэдрүүлдэг. Эдгээр энгийн туршлагаар дамжуулан тэд юр бусын зөөлтэй учирч санаанд оромгүй ашиг тус хүртэж амьдралдаа үнэт эрдэнэс олж авсан. Энэ нь бас бид хаанч байсан, ямар ч асуудалтай тулгарсан Бурхныг чин сэтгэлээсээ дуудаж түүнийг хангалуун байлгахыг хүсэх үед тэр бидэнд санаа зорилгоо гарцаагүй илчлэн гэдгийг бидэнд ихэд ухааруулсан. Бурхны үгч бас хэдийд ч хаанч биднийг хангана. Энэ нь бидэнд Бурхнаас ирэх итгэл, хүч чадлыг өгөөд зогсохгүй, үйлдэлийн маань зарчим, зүгт шигийг харуулдаг. Оролцож буй эдгээр Христэд итгэгчтэй ойр дотн харилцаж, тоглолтын талаар хувийн туршлага, сэтгэлдээ ярихыг нь сонссноор Бурхны ажил хичнээн жинхэнэ бодит болохыг мэдрэх хувь бидэнд тохиолоо. Бас бүх зүйлийг захирах Бурхны юр бусын хүч чадлыг харах хувь тохиосон юм. Бурхан цаг ямагт хаа сайгүй байдаг. Тэр бидний хажууд байж, бидэнд хань болохын зэрэгцээ, биднийг залж чиглүүлж, бидний байнгын хангалт тусламж болдог гэдгийг бид зүрх сэтгэлээсээ батлахгүй байхын аргагүй. Биднийг арга мөхөсдөж төөрөлдөх үед, сөрөг сул дорой байх үед, бэрхшээлтэй тулгарч гацах үед, итгэл алдарч бууж өгмөр санагдах үед Бурхан л бидэнд нууцаар хүч чадал өгч, итгэл хайрлаж биднийг зоригжуулдаг. Түүний үгэл бидэнд явах зам, зөвхт шигийг харуулж, биднийг залж чиглүүлэн хүнд байдлаас алхам алхмаар гаргадаг. Бид зөвхт шигээ олж, тэмцлээсээ ангижирч, сөрөг байхаа болж, төөрөлтгүй байх үед, Бурхнаас итгэл олж авч, бат зогсох үед, зүрх сэтгэл маань түүгээр хөлөгдөх мэдрэмжээр дүүрч, Бурхны өгдөг баяр хөөр амар тайвнаар дүүрдэг. Зөвхөн Бурхан л үнэн зам ам. Бурхан л бидний цорын ганц аврал гэдэгт бид итгэлтэй болдог. Ийхүү сэтгэл хөдлсөн бид төгс өчид Бурхны чуулганы урлагийн тоглолтын Америк Аз дахь бэлтгэлийн талбайд очиж, орон нутгийн Христэд итгэгчдтэй ярилцсан юм. Тэд бэлтгэлийнхээ явцад төрөл бүрийн бэрхшээлтэй тулгарч байсныг ярилцлагынхаа үеэр бид олж мэдсэн. Зарим Христэд итгэгч өндөр настай, хөдөлгөөний бэрхшээлтэй. Зарим нь бүжгийн бэлтгэлийн үеэр гэмтсэн. Зарим нь бүр сүүлчийн бэлтгэлийн өдөр өвчтэй хэвээр байсан. Тэд ядрах үедээ сандал дээр дуг хийж, өлсөж цангах үедээ хурдхан ус ууж байлаа. Арс нь наранд түлэгдэж байхад ч тэд бууж өгөөгүй. Бие нь өвдөж байсан ч эм уужхаад шүд зүүн үргэлжлүүлсэн. Бэрхшээл гарч, ажилд нь саад болох үед тэд эвдээ найртай хамтран ажиллаж, Бурхны үгээс тусламж ирж хайж, сөрөг сул дорой болох үедээ нэгнээ дэмжиж, зоригжуулж байсан. Эцэст нь тэд шаргуу ажиллаж, төлөөс төлж, нэгдмэл байдлаар хамтран ажилласнаар Бурхны өдөрдмждоор бэлтгэлээ саадгүй цэгцтэй хийж гүйцэтгсэн юм. Одоо сурвалжлагчдын маань бэлтгэлийн талбайгаас ирүүлсэн хамгийн сүүлийн үеийн сурвалжилгыг үзэцгээе.
Эхлээд бид камера Америкийн нэгдсэн улсын Флорида муж руу хандуулъя. Тентхийн төгсөчд бурхны чуулганы Христэд итгэгчид тоглолтод зориулан сүр жавхланд хүчирхэг найралтыг дуулах юм. Энэ магтан дуу таны хувьд ямар утга учиртай вэ? Энэ дуу өнөөдөр дэлхий дахинд юу болж байгааг тодорхой харахад надад тусалсан. Гамшиг улам бүр ирчимжиж байна. Бид бүх төрлийн гамшиг ар араасаа тохиолдож байгааг харж болно. Гал түймэр, хар салхи, газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт, дайн дайжин, ойрхт орнод дах өлсөглөн гэх мэт. Энэ бүх зүйлийг Бурхан алирт зөгнсөн. Эдгээр нь Библийн Матай 24:8-д дурдсан төрөх үеийн өвдөлт юм. Бид яг л ухаалаг охид шиг эрж хайдаг зүрх сэтгэлтэй байх ёстой гэж санагдаж байна. Бас үүнийг нухацтай эргцүүлэх нь маш чухал гэж би бодож байна. Бид яг л эзнийг угтан авсан хүмүүс шиг хүсэн тэмүүлдэг зүрх сэтгэлтэй байх ёстой. Бурхны үгийг хуваалцах арга зам болгон энэ магтан дууг дуулах боломжийг надад олгосон Бурханд талархъя. Бурхны эдгээр үг бол бидний анхаарлаа хандуулах ёстой зүйл юм. Зураг авалтын өдөр гадаа халуунд удаан зогсох маш хэцүү байсан. Та үүнийг яаж даван туулсан бэ? Надад нэлээд хэцүү байсан. Өдийн насанд өвдөг маань байнга асуудалтай байдаг болохоор тэр бүх хугацаанд зогсох үнэхээр амаргүй байлаа. Гэхдээ явцсан надад үнэхээр таалагдсан. Бурхны төлөө ямар нэг зүйл хийж чадаж байгаадаа би үнэхээр баярлсан. Өчүүхэн жижиг зүйл байсан ч гэсэн хийхдээ таатай байлаа. Миний хийж байгаа зүйл бол дуугаар дамжуулан хүмүүст Бурхны үгийг сонсох явдал юм. Би үүнийг ядаргаатай гэж үздэггүй. Яагаад гэвэл бидний хийж байгаа бүх зүйл бидний хайртай Бурхны төлөө шүү дээ. Оролцох үедээ бид түүний бидний төлөө хийсэн бүхнийг биднийг аврахын тулд түүний төлсөн төлөөсийн талаар бодож эхэлдэг. Түүнтэй харьцуулахад бидний төлж буй төлөөс юу ч биш. Бид зүгээр л түүний хайрыг хариулахаар хичээж байна. Миний хувьд хамгийн том бэрхшээл бол зогсох. Би 2 өвдгөндөө хагалгаа хийлгэсэн болохоор Бурханаас удирдамж гуйж олон удаа залбирсан. Ах эгч нар ч бас хэрэгтэй үед сандал, савтай ус надад авчирч өгч үүнийг давхад минь тасалсан. Бид бүгд эвтэй найртай хамтран ажилласан нь надад таалагдсан. Тийм ээ. Эхэндээ бэлтгэлийн үеэр бид дууг яаж дуулах, тухайлбал хоолоогоо яаж зөв ашиглах, амны хэлбэрээ яаж хянахыг сурах гэж л хичээж байлаа. Эхэндээ надад үнэхээр Бурханд гэрчлэл хийж байгаа юм шиг санагдаагүй. Учир нь магтан дууны цаад утгыг ойлгох, хэрхэн дуулахыг сурах, зөв байрлал зогсохыг хичээх нь л аль хэдийн хэцүү байсан. Гэхдээ дараа нь бид аажмаар ойлголцож, бие биенийхээ аялгауг мэддэг болж, бас дууг яаж дуулахыг аажмаар сурсан. Видеоны эцсийн зураг авалтын үеэр бид бүгд хамтдаа дуулж, бүх хүний хоолой нэг болон уулсан. Тэр үед л бид бүгдээрээ хамтдаа Бурханд гэрчлэл хийж байна гэсэн мэдрэмж надад үнэхээр төрсөн. Магтан дуунаас Бурханы санаа зорилгыг ухаарч, хүмүүст ойлгомжтойгоор дуулж чадсан нь үнэхээр багталтай байсан. Би маш их баярлсан. Энэ үргийг гүйцэтгэж, найралтанд оролцож, төгсөжд Бурханы төлөө ямар нэг зүйлийг хийж чадах нь нэр төрийн хэрэг гэж бидэнд санагддаг. Танд дуулж зураг авалтад оролцоход санаа зовоосон зүйл байсан уу? Тийм ээ, жаахан санаа зовж байсан. Би өөрийгөө сайхан хоолойтой биш, камертч сайхан гардаггүй гэж бодсон. Энэ бүх өөртөө итгэлгүй байдал, сөрөг бодол сэтгэлд минь төрж эхэлсэн нь намайг энэ найралтуунд нэгтгэхэд тэнэгэлцэхэд хүргэсэн. Гэхдээ би төгсөжд Бурханы үгийн нэг хэсгийг сансан. Зарим хүн сайн бүжиглэж чаддагч солгой хоолоогоор дуулдаг. Эсвэл унгайс мэдэрдэггүй адил. Энэ нь төрөлхийн бөгөөд өөрчлөх боломжгүй. Тийм нөхцөл байдалд зөв хандах учиртай. Хэрвээ чи бүжиглэж чаддаг бол сайн бүжгэл. Бурхныг магтах зүрх сэтгэлтэй бол солгой хоолоогоор дуулсан ч Бурхан дургуутсахгүй. Чи зүрх сэтгэлдээ таашаал авч байгаа л бол
тэр нь хангалттай. Хувийн давуу тал чинь юу болохоос үл хамааран тэрийгэ сайн ашиглаж чаддаг бол сайн хэрэг. Гүйцэтгэх учиртай үүргээ хичээнгүйлэн гүйцэтгэх нь зүй зохистой байр байдлынхаа дагуу бие авч явах гэсэн үг юм. Амен. Бурхны эдгээр үгийг тунгаан ботоод би Бурхны шаардлага өндөр биш. Энэ нь миний хийж чадах зүйл гэдгийг ойлгосон. Би чин сэтгэлээсээ дуулж, дуу хоолойгоороо төгсөвчд Бурхныг магтснаар тэр өөртөө итгэлгүй байдал, айцыг даван туулж чадна. Энэ тухай бодоод зүрх сэтгэл уужирч амар тайвныг мэдэрсэн. Энэ хооронд хойд Калифорни дахь төгсөвчд Бурхны чуулган нэгэн магтан дууны үзүүлбэр бэлдэж байна. Гоцлол дуучин Бари Галинда ах бол туршлагатай хөгжимчин. Тэрээр магтан дууны найруулгад хувь нэмрээ оруулсан. That the song title Бурхны төлөөх үнэнч зүрх сэтгэл гэдэг дууны нэр зүрх сэтгэлийг минь их хөдөлгсөн. Би Бурхныг их тийм үнэнч зүрх сэтгэлтэй болохын төлөө чармайхыг хүсдэг. Энэ нь бүх ах эгч нарын эрэлхийлж буй зориг гэдгийг би мэднэ. Тиймээс би энэ шалтгаанаар энэ магтан дууг сонгосон. Бас аян дуулахад тийм ч хэцүү биш болохоор хүн бүр дагаад дуулж чадна. Бурхныг хайрлахаар эрэлхийлэх шийдэмгий байдлаа бид бүгдээрээ дуугаар илэрхийлж чадна гэсэн үг. Энэ үзүүлбэрээр дамжуулан би өөрийн хүсэл үндэслэн үүргээ гүйцэтгэлгүй Бурханд найдаж сурсан гэдгээ хэлмээр байна. Би зүгээр л Бурханд найдсан. Энэ л миний сэтгэлд хамгийн их хүрсэн зүйл. Бурханд найдснаар би эдгээр бэрхшээлийг даван туулж үүргээ гүйцэтгэж чадсан. Энэ магтан дуу маш сайхан санааг илэрхийлдэг. Энд Петрийн Бурхныг хайрлаж хангалуун байлгахыг эрэлхийлсэн шийдэмгий байдлын тухай өгүүлдэг. Өөрийн туршлагыг бодож үзээд би Бурхныг хайрлах хайр минь хангалтгүй байсныг олж мэдсэн. Олон тохиолдолд би үүргээ гүйцэтгэхдээ Бурхны санаа зорилгын оронд махан биеийн хүслээ хангахыг сонгодог байсан. Энэ магтан дуу миний байдалтай үнэхээр таарч байгаа юм шиг санагддаг. Бид бүгдийн сэтгэлд үнэхээр хүрсэн гэдэгт би итгэлтэй байна. Камерын дуран маань одоо Америкаас Энэтхийн Чандигарh хот руу шилжиж байна. Төгсөвчд Бурхны чуулганы Христэд итгэгчдийн өөрсдөө дэглэсэн Энэтхэг маягийн бүжгийн бэлтгэл хийгдэж байна. Тоглолтын бэлтгэл 7 сарын эхээр эхэлсэн. Төгсөвчд Бурханд талархал магтаалаа илүү сайн илэрхийлэхийн тулд оролцож буй Христэд итгэгчид бэлтгэлийн явцад бүжгийн дэглэлтэд олон удаа засаж сайжруулсан. Энэ үзүүлбэр бусад бүх үзүүлбэрээс өөр. Энэтхэг хэм маягийг харуулсан. Бас хаан жилийн эрен үеийн чуулганы амьдрал хичнээн сайхан болохыг хүмүүст харуулдаг. Бүжгээ давтах үед бид нэг зүрх сэтгэлтэй байж чадаагүйгээс гадна олон бэрхшээлтэй тулгарсан. Эгч нарын хөл нийлэхгүй, бүжиг маань эмх замраагүй байсан. Тэр үед би маш их сэтгэлээр унаж, дотроо би оролцох ёсгүй юм болов уу гэж бодсон. Дараа нь би төгсөвчд Бурхны үгийн нэг хэсгийг уншсан. Төгсөвчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурхан үйлдэл хийхгүй бол хүн хичнээн чадварлаг байсан ч нэмэргүй. Чи үүнийг тодорхой харах ёстой. Бүх зүйл Бурхны гарт байдаг. Хүмүүс зүгээр л хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Амен. Эдгээр үгийн гэрэлд өөрийгөө эргцүүлээд би итсэн. Бүжиглэхдээ бид бүгдээрээ өөрсдийн санаагаар юм хийх гэж хичээж байснаа би ухаарсан. Бид Бурханд биш, өөрсдөө найдаж байжээ. Тэгээд бүх зүйл үнэхээр Бурхны гарт байдаг. Бидний хийж чадах зүйл бол хамтран ажиллах. Бид үүнээс илүү хийж чадахгүй гэдгийг би ойлгосон. Эдгээр үг намайг зоригжуулж, би Бурханаас шинэ гэрэл хүлээн авсан. Төгсөвчд Бурханд талархъя. Сүүлд нь нэг бүжигчин хөлөө гэмтээгээд үргэлжлүүлж чадхааргүй болсон. Ерөнхий бэлтгэлийн үеэр эгч нар сайн бүжиглэхгүй байсан болохоор миний урам хугарч ухамдсан. Би маргааш албан ёсны зураг авалттай. Бид одоо яах вэ гэж бодсон. Тэгээд Бурханд залбирч, хайрт Бурхан минь,
Бид үүнийг үнэхээр таны төлөө хийхийг хүсэж байна. Бид танд найдана. Таньгүйгээр бид юу ч хийж чадахгүй гэсэн. Тэгээд би бүх зүйлийг Бурханд даатгаж, бүх төгшөөрөө орхиж, өөрийнхөө бүх зүрх сэтгэлээ зориулсан. Бид чин сэтгэлтэй л байх юм бол тулгарсан ямар ч бэрхшээлийг давхад төгсөвчөд Бурхан заавал тослно гэдгийг би мэдэж байсан. Сүүлчийн зураг авалтын үеэр би Бурханы үйл хэргийг нүдэрээ харсан. Гинцэн ивч бүжгийн хөдөлгөөн бүрийг хийхдээ өвдөлтөө тас мартаж энэ үүрэгт бүх зүрх сэтгэлээ зориулж байгааг би харсан. Тэр мөчид би төгсөвчөд Бурханы хайрыг мэдэрсэн. Амьдралдаа анх удаа би тийм хайрыг мэдэрсэн. Энэ туршлага сэтгэлд минь үрд хоногшин үлдэх болно. Бид одоо Латин Америкийг зорж цоглог Мексик улсад ирлээ. Мексик дэх төгсөвчөд Бурханы чуулган анх удаа Магдалийн дуу хоолой урлагийн тоглолтод оролцож байна. Бэлтгэлийн үеэр ямар нэг бэрхшээл тулгарсан уу? 7 хоногийн өмнөх бэлтгэлийн үеэр хоолоо өвдөж, ханиалгаад би өвдчихсөн. Тоглолт болоход ердөө 7 хоног үлдээд байсан болохоор би жаахан санаа зовсон. Би зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, өнөөдөр бидэнд таны өгсөн энэ чухал үргийг би гүйцэтгэмээр байна гэсэн. Гэхдээ сүүлчийн тайзны бэлтгэлийн үеэр би тавгуурхэж эхэлсэн. Би янгинаж өвдөөд, нүд анилдаад, ухаан алдах гэж байгаа юм шиг санагдсан. Эргэн тойрноо харахад ах эгч нарын сэтгэл маш их хөдөлж, энэ магтан дууг дуулж Бурханд гэрчлэл хийхэд бэлэн байгааг харсан. Тиймээс би намайг залж чиглүүлээч гэж зүрх сэтгэлдээ Бурханд залбирсан. Надад ганц л бодол байсан. Би өвчтэй байсан ч энэ үргийг гүйцэтгэхийн тулд бүхнээ зориулах ёстой. Эцэст нь бид ерөнхий бэлтгэлээ амжилттай дуусгасан. Би өвчтэй гэдгээ тэр мөчөд тас мартсан. Яагаад гэвэл би үүргээ сайн гүйцэтгэж Бурханыг хангалуун байлгахыг л хүссэн. Би маш үнцэнтэй туршлага олж авсан юм шиг санагддаг. Ирээдүйд бүр олон үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна. Амен. Миний завхрал дэндүү гүн. Бусдад дуулууртай байж хамтран ажиллах надад маш хэцүү байдаг. Би ганцаараа ажиллаж юм хийж дассан. Тиймээс анх нэг эгчтэй хамтран ажиллах ёстойгоо мэдхэд айда эгчийн удирдамжийг хүлээн авах надад хэцүү байсан. Бурхны үгийг идэж ууснаар би ах эгч нартайгаа эвтэй найртай хамтран ажиллах ёстойг ойлгосон. Ялангуяа бүгд хамтран ажиллах шаардлагатай үүрэгтэй тулгарсан үед Бурхны үг намайг өөрчилж сэтгэлийг минь хүндсэн. Энэ бол Бурхны шаардлага учраас би дуулууртай байх ёстой гэдгийг надад ойлгуулсан. Энэ орчин нөхцөл ах эгч нараас биш, харин Бурханаас ирсэн. Энэ нь Бурханаас ирсэн учраас би түүнийг дуулууртай дагах ёстой. Бурхан намайг залж чиглүүлж, намайг эгчтэй хамтран ажиллуулж, энэ үргийг гүйцэтгүүлсэн. Үүний төлөө би Бурханд талархаж байна. Амен. Дараа нь бид Филиппин дэх төгсөвчөд Бурханы чуулганы тоглолтын бэлтгэлээр ирлээ. Тэнд Христэд итгэгчдийн найрал дууныхан чин сэтгэлээсээ бэлтгэлээ хийж байна. Yung lyrics na part na na Миний сэтгэлийг хамгийн их хөдлөсөн мөр бол энэ. Тэнгэр хүн хоёр өөр дамраасай. Би өнөөгийн дэлхийн ертөнцийн байдлыг харж, сургууль, ажил дээрээ ертөнцийн зовлон зүдүр шаналлыг биеэрээ туулсан. Энэ магтан дуугаар дамжуулан Бурхан хүн төрлөختнийг өөртөө хамт амралтад ороосай гэж найддгийг ойлгож авсан. Тийм болохоор л энэ мөр миний сэтгэлийг тэгтлээ их хөдлөгдөг. Олон хүн Бурханаас дэндүү хол байгаа болохоор өнөөдөр зов зүдэрсээр байгааг би бас хардаг. Энэ дуу хүмүүст найдвар өгдөг. Бурхан хүн төрлөختөнд сайхан хүрэх газар бэлдсэн гэдгийг дууны үг бидэнд хэлдэг. Бурханыг ирж хайж, түүний авралыг хүлээн авах хүсэлтэй хэн боловч жинхэнэ амралтад хүрч чадна. Nung simula talaga ayaw ko talagang tanggapin kasi Анх урилга авах үедээ би нэгдэхийг үнэхээр хүсээгүй. Би зүгээр л найрал дууны стандартад тэнцэхгүй гэж санагдсан. Тэр үед би тэгжил бодсон. Тиймээс би татгалзах олон шалтгаан гаргаж ирсэн.
Сүүлд нь би өөрийгөө эргцүүлж байхдаа Мосегийн туршлагыг бодсон. Израильчүүдийг Египтээс гаргахаар Бурхан Мосег илгээхэд Мосе жаахан санаа зовж байсан. Мосе өөрийнх нь үг хэл удаан хориг гэж бодоод фараонтай ярьж чадахгүй байх гэж санаа зовсон ч Бурхан хэлэх үгийг нь Мосед өгнө гэж айлцсан. Мосегийн туршлага намайг асар их зоригжуулсан. Энэ бол найралтуунд оролцох урилгыг хүлээн авахар шийдсэн шалтгаануудын минь нэг байсан. Мэдээж би төгсөжид Бурханы үгийг ч бас бодсон. Төгсөжид Бурхан ингэж хэлсэн байдаг. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Хүмүүс зүгээр л хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Түүний үгч бас надад урам зориг өгсөн. Амен. Энэ хооронд Пангасинан дахь төгсөжид Бурханы чуулганы Христэд итгэгчид тоглолтын бэлтгэлээ хийж байлаа. Лайк агч тоглолтод анх удаа оролцож байгаа нь энэ юм. Yung pinaghahandaan po namin ngayon ay Энэ удаад би хувийн туршлагаа хуваалцахаар төлөвлөж байгаа. ертөнцийн байр суурийн хойноос хөөцөлтгөө болж, үнэнийг эрэлхийлж, Бурхныг дагах замыг хэрхэн сонгосон тухайгаа ярих юм. Бэлтгэлийн үеэр надад зарим нэг бэрхшээл тулгарсан. Би өөрийн хувийн туршлагыг хуваалцаж байгаа хэдий ч ярихдаа үгэн дээрээ төгдрээд байсан. Зураг авалтын өдөр ойртох тусам надад маш их дарамт мэдрэгдэж, зураг авалтаа дуусгаж чадахгүй байх вэ гэж санаа зовж байлаа. Би бэрхшээлийнхээ талаар ах эгч нартай нээлттэй ярилцахад тэд надтай туршлагаа хуваалцаж, бас миний асуудлыг хэлж өгсөн. Гэрчлэлээ хуваалцахдаа би буруу санаа зориг өвөрлөж байсан. Эргцүүлж бодоод би бэлтгэлийн үеэр Бурханаас тусламж ирээгүй гэдгээ ухаарсан юм. Би ах эгч нарт сайхан сэтгэл төрүүлж, тэдэнд өөрийгөө шинэ өнцгөөс харуулах санаа зоригтой байснаа бас ухаарсан. Би байр суурь хөөцөлдөх буруу замд орчихсон байсан. Энэ нь Бурханы санаа зорилгоход харшилдаг. Тиймээс би Бурханы өмнө өвдөг сүгдэж, Бурханы удирдамжийг гуйн залбирсан. Дахин бэлтгэл хийх үедээ би ах эгч нарт сэтгэлээ уудалж, өөрийн завхарлыг ил болгосон. Тэд надад илүү сайн гүйцэтгэхэд туслах санал зөвлөмж өгсөн. Дараа нь би зарим үгэн дээр алдаа гаргасан хിവэр байсан ч өмнөх шигээ сандраагүй. Амен. Бурханд талархъя. Канад, Тайван, Таиланд, Венесуэл дахь төгсөжид Бурханы чуулганы Христэд итгэгчид мөн тоглолтод оролцсон. Ерөнхий бэлтгэлийн үеэр Христэд итгэгчид яг л нэг гэр бүл шиг бие биенээ зоригжуулж, дэмжиж, хамтран ажиллаж, нэгэн зүрх сэтгэлээр, нэгэн санаагаар Бурханыг магтаж байлаа. Энэ үйл явцын үеэр оролцогч бүр өөрийн гэсэн туршлага, олол амжилттай болсон. Бурханы үгийн энэ магтан дууг дуулах болсноо мэдээд би магтан дууны үгийг тунгаан бодсон. Би Бурханы шаарддаг зүйлээс дэндүү хол байгаагаа ухаарч, тэр мөчөд баг зэрэг сул дорой болсон. Би Бурханы шаардлагыг хэрхэн хангах вэ гэж бодож эхэлсэн. Энэ дунд намайг асар их зоригжуулсан нэг мөр бий. Төгсөжид Бурхан ингэж хэлсэн байдаг. Бурханы ажлыг туулж буй одоогийн энэ цаг үед хүмүүсээр үнэнийг эрэлхийлүүлнэ гэдэг нь тэдэнд хүндрэл учруулж байгаа хэрэг биш. Харин ч энэ нь тэдний хүрч чадах зүйл юм. Нэг талаар Бурханы энэ шаардлага туйлын тохиромжтой. Нөгөө талаар хүмүүст үнэнийг эрэлхийлэх хангалттай нөхцөл, хангалттай суурь бий. Амен. Үнэнийг эрэлхийлж амьд үлд гэж Бурхан биднийг зоригжуулж байна. Энэ бол бид бүгдийн хүрч чадах зүйл гэж Бурхан хэлдэг. Хэдийгээр би үүнээс хол хിവэр байгаа ч үнэнийг эрэлхийлэхийн тулд шаргуу ажиллавал үүнд хүрч чадна. Эдгээр зүйлийг надад ойлгуулсныхын төлөө би Бурханд үнэхээр талархаж байна. Би олон нарийн ширийн зүйлийг сайн зохицуулж чадахгүй байгаа юм шиг санагдсан. Гэхдээ нэг ихч надтай нөхөрлөж, Бурхан биднээс төгс байхыг шаарддаггүй гэж хэлсэн. Бурхан үүнийг хардаггүй. Тэр бидний зүрх сэтгэлийг бид бүхнээ зориулж, үнэхээр хийж байна уу гэдгийг хардаг. Биднийг үнэхээр бүхнээ зориулах үед Бурхан ажиллах болно.
Тиймээс би Бурхны хайрыг үнэхээр мэдэрсэн. Энэ туршлага бүхэлдээ миний хувьд үнэхээр том ололт байлаа. Энэ үзүүлбэрийг бэлдэх явцад ах эгч нар бүгд маш их хичээл зүтгэлтэй, чэ сэтгэлтэй байсан. Янз бүрийн бүс нутгийн бүх насны өөрөөр гарал үүсэлтэй ах эгч нар өөргөө сайн гүйцэтгэж, Бурхныг хангалуун байлгахын тулд нэгдэж байгааг би харсан. Бурхны даалгаврыг биелүүлэхийн тулд хүн бүр зүрх сэтгэлийнхээ гүнээс Бурханд залбирал өргөсөн. Тэд нэг зүрх сэтгэл, нэг санаатай, хоорондоо ямар ч саадгүй байсан. Хүн бүр энэ үүрэгт хувь нэмрээ оруулсан. Энэ нь надад гүн сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийг минь маш их хөдлөгсөн. Бурханд талархъя. Al cantar este himno, aprendernos la letra, Энэ магтан дууг дуулж үгийг нь сурч байхдаа энэ нь бидэнд үнэхээр хамаатай гэдгийг би мэдэрсэн. Яагаад гэвэл бид нэгүслийн эрен үе болон хаанчлалын эрен үе гэсэн хоёр эрен үеийг туулсан. sobre todo Энэ магтан дуу олон дурсамжийг сэргээсэн. Би пастор байсан. Нэгүслийн эрен үед 33 жилийг өнгөрүүлж, эзэн Есүсийн өршөөлийг туулж мэдэрсэн. Одоо би хаанчлалын эрен үед 2 жил болж байна. Энэ 2 жилийн хугацаанд нэгүслийн эрен үед өнгөрүүлсэн 33 жилээс илүү ихийг ойлгож авсан. Өнөөдөр олон хүн нэгүслийн эрен үед гацсан хэвээр хаанчлалын эрен үе аль хэдийн ирснийг мэдэхгүй байгаа. Төгсөгчд Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг бид харж болно. Бурханы өршөөлд талархъя. Бидэнтэй адил илүү олон хүн хаанчлалын эрен үед орж чадна гэж би найддаг. Бүх алдар суу төгсөгчд Бурханд байх болтугай. Амен. Дараа нь бид Өмнөд Америкийн Эквадорт очино. Тэнтхийн Христэд итгэгчид Бурханы үгийн магтан дууг хичээнгөөлн давтаж байна. Бид маш сайхан магтан дуу бэлдсэн. Энэ доонаас бид Бурханы гайхалтай үйл хэрэг, хүн төрлөختний гих хайрыг харж болно. Тиймээс бидний маш их хичээл зүтгэл гарган бэлдсэн энэ үзүүлбэрийг дэлхийд даяар хүмүүс үзнэ гэж би найдаж байна. Манай улсын ах эгч нар энэ тоглолтод анх удаа оролцож байна. Миний хувьд энэ үзүүлбэрт оролцсон бүх хүний хувьд мөн Эквадор дахь нийт чуулганы хувьд энэ бол үнэхээр аз жаргалтай үйл явдал юм. Энэ магтан дууны үгийг сонсоод би хүн төрлөختний гих бүтээгчийн хайрыг мэдэрсэн. Бурхан хорон мөч бүрд бидний хажууд байдгийг би ойлгосон. Бид Бурханыг ойлгож чадахгүй, Бурханы байгааг мэдэрч чадахгүй байсан ч Бурхан өдөр бүр бидэнтэй хамт байдаг. Дуунд ингэж гардаг. Тэр хизээч орхиж явж алга болоогүй. Өдөр шөнөгүй тэр хүн төрлөختөнд байнга хань болдог. Энэ мөр надад хүн төрлөختнийг аврах Бурханы санаа зорилгыг ойлгоход тусалсан. Амен. Тийм ээ. Энэ донд маш сэтгэл хөдлөм хэсгүүд бий. Учир нь үүгээр дамжуулан бид хүн төрлөختний гих бүтээгчийн халамжийг харж чадна. Ниневегийн хүмүүс сатааны завхралд гүн өртсөн ч тэднийг гэмссэний дараа Бурхан мөн л тэднийг халамжилж аварсан. Үүнээс бид Бурханы хайр хичнээн агуу болохыг харж болно. Бурханд талархъя. Бэлтгэлийн үеэр ямар нэг бэрхшээл тулгарсан уу? Тийм ээ. Явцын донд бидэнд зарим нэг бэрхшээл тулгарсан. Жишээ нь химнэлээ барих дээр зарим нь хурдан, зарим нь удаан дуулж байсан нь үзүүлбэрийг тааруухан болгосон. Тэгээд би Бурханы үгийг сансан. Бүх зүйл Бурханы гарт байдаг. Хүмүүс зүгээр л хамтран ажиллаж байгаа гэдэгт чи итгэх ёстой. Чамайг чин сэтгэлтэй байвал Бурхан харна. Бурхан чамд ямар ч нөхцөл байдлаас гарах гарцыг нээж өгнө. Даван туушгүй нэг ч бэрхшээл байхгүй. Чи ийм итгэлтэй байх ёстой. Бид зүгээр л Бурхантай хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Бид чин сэтгэлтэй л байвал Бурхан бидэнд гарц гаргаж өгнө. Учир нь бүх зүйл Бурханы гарт байдаг. Эцэст нь ерөнхий бэлтгэл маш амжилттай болсон. Төгсөгчд Бурханд талархъя. Амен.
Өмнөд Солонгос дахь төгсөгчд Бурхны чуулганы Христэд итгэгчид урлагийн тоглолтод зориулан Бурхны үгийн магтандаг төлөвлөж байна. Ерөнхий бэлтгэлийн үеэр ах эгч нар бэлтгэл ажилдаа завгүй байна. 몇 달 전에 전 처음으로 솔로 찬양 Магтан дууны гоцлол хэсгийг дуулах үүргийг хэдэн сарын өмнө анх надад өгсөн юм. Үннийг хэлэхэд тэр үед надад махан биеийн тав тухайд ташуурах маш хүчтэй хүсэл байсан болохоор би уг үүргээс татгалцсан. Тэгээд нэг өдөр цуглааны үеэр Бурхны үгийн талаар нөхөрлөж байхад энэ хэсэг миний зүрх сэтгэлийг нэвт хатгсан. Төгсөгчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Хамгийн том гэм буруу бол Бурханд итгэдэгч түүнийг дуулууртай дагдаггүй байх явдал юм. Хэрвээ чи үүргээ гүйцэтгэхээс татгалзах юм уу? Зовлон бэрхшээлд байнга зэвүүцэж хүч зарцуулахаас айдаг бол мөс чанаргүй, эрүүл ухаангүй хүн юм. Чи үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй бөгөөд явж болно. Нэг л өдөр чи үүргээ гүйцэтгэхгүй байх нь бүтээгчийн чамд даалгасан даалгавраас татгалзаж байгаатай адилхан гэдгийг, энэ нь чамайг мөс чанар, эрүүл ухаангүй, Бурхны эсрэг тэрсэлж буй хүн болгодог гэдгийг, Бурханд итгэгчийн хувьд үүргээ сайн гүйцэтгэх ёстой. Тэгэх нь зайлшгүй шаардлагатай гэдгийг ухаарлаа гэж бодъё. Тэр үед чи үүргээ улс уртай байдлаар биелүүлэх ёстой. Тэгвэл чи дуулууртай дагаж байх болно. Амен. Бурхан хүмүүсийг төгс болгож ариусгахын тулд үүргийг ашигладаг. Хэрвээ хүмүүс үүргээ гүйцэтгэхгүй бол хизээж үнэнийг олж авч чадахгүй гэдгийг би ойлгосон. Тэр мөч миний хувьд жинхэнэ сэхээрэл байсан. Үүрэг гүйцэтгэх нь зүгээр нэг ажил хийх явдал биш. Харин биднийг аварч өөрчлөхийн тулд Бурханы өгсөн боломж гэдгийг би анх удаа ухаарсан. Тэгээд би Бурханд залбирч, хайрт Бурхан минь, миний буруу байжээ. Би таны санаа зорилгыг бодолцон үзэж чадаагүй. Би түр зуурын махан биеийн тав тухыг хөөцөлдөж, сатааны талд орж, таны урмыг хугалсан. Хайрт Бурхан минь, одоогоос эхлэн би таны надад өгсөн үүрэгт бүхнээ зориулахад бэлэн байна гэсэн. Төд удалгүй магтан дууны гоцлол хэсгийг дуулах үүрэг над дээр дахин ирсэн. Тиймээс би Бурханд дахин нэг удаа залбирч, хайрт Бурхан минь, танд талархъя гэсэн юм. Нулимс өөрийн ирэхгүй хацрын минь даган урссан. Миний хувьд энэ үүрэг бол зүгээр нэг үзүүлбэр биш. Энэ бол Бурханаас ирсэн үнэнийг хэрэгжүүлэх өөр нэг боломж юм. Бурханд талархъя. Хятадын Христэд итгэгчид төгсөгчд Бурханыг чин сэтгэлээсээ магтаж байгаагаа Хятадын уламжлалт Янгэ бүжгээр илэрхийлэх болно. Үнэн дээр Янгэ бол маш энгийн амьдрал дойр чөлөөтэй бүжиг юм. Хатуу дүрм цөөтэй ямар ч хязгаарлалтгүй. Тиймээс Бурханыг чин сэтгэлээсээ магтаж байгаагаа илэрхийлэхээр бид үүнийг сонгосон. Бид Монгол уйгур бүжиг, тэрж байтугай Эренжуанын алчуур эргүүлэх хөдөлгөөн гэх мэт ардын бүжгийн зарим онцлог хөдөлгөөнийг оруулсан. Бид өдөр тутмын зарим хөдөлгөөнийг ч бас хослуулж, Янгэ бүжгээ бүхэлд нь илүү цоглог болгосон. Дэлхийн өнцөг булан бүрд байгаа ах эгч нарт манай Янгэ бүжгийн үзүүлбэр таалагдана. Магадгүй бүр бидэнтэй хамт Янгэ бүжиглэн гэж бид найдаж байна. Тийм ээ. All glory be to Almighty God. Amen. May God lead us. See you at the performance showcase. Gloria a Dios Todopoderoso. Que toda la gloria sea para Dios Todopoderoso. ¡Bendiciones! Desde México les invitamos a que no se pierdan el Festival de Año Nuevo. ¡Gloria a Dios Todopoderoso! Hello, Manapapati. Makita pita tayo sa isang pagtatanghal para sa darating na bagong taon. Цаг хугацаа хязгаартай тул газар дээрх сурвалжлага маань үүгээр өндөрлөж байна.
Бид зураг авалтын талбайг оргисон хэдий ч тэнд бэлтгэл хийж байсан Христэд итгэгчдийн инээдхөөр үг яриа, үйлдэл бидний санаанд тод хിവэр байна. Тэдний энгийн нээлттэй байдал, зовлон туулж төлөөс төлөх шийдэмгий байдал, Бурхны төлөө өчүүхэн зүйлч болов зориулах гэсэн чин сэтгэл. Бэрхшээлтэй тулгарх үедээ Бурханд залбирч найдах жинхэнэ итгэл. Мөн түүний үгийг хүлээн авч хэрэгжүүлж буй бодит үйлдэлүүд нь бидний сэтгэлийг гүн хөдөлгөж урам зориг өглөө. Үзүүлбэр бүрийн ард Христэд итгэгчдийн хөлс хүч, хичээл зүтгэл төдийгүй Бурхны нэгүүлсэл ёроол байгаа. Тэнд хүний хүчин чармайлт хамтын ажиллагаа бас Бурхны үгийн гэгэрэл удирдамж байгаа. Эдгээр нь хүний хүчин чармайлтын үр дүн бас Бурхны үгийн ажлын үр дүн юм. Хэдийгээр тэдний түүх болгон авралт хүрэх бидний амийн урт аяныг далайд ганц тусал төдийхөнч бидний сүнслэг ам төлөвшөөгүй. Бурхны шаардлагыг хангахаас хол хിവэр байгаа ч тэдний туршлага амийнхан аяны мартагдашгүй чухал хэсэг бөгөөд бид дор бүрнээ эрхэмлэн нандинаас зохилтой гэдэгт бид итгэж байна. Бид авралын замаар тууштай алхаж хизээж бууж өгөхгүй байгаа л бол үннээс олж авах зүйл маань баг багаар хуримтлагдаж сүнслэг ам маань өдөр ирэх тусам өснө гэдэгт бас итгэж байна. Нэг л өдөр бид Йов шиг Бурханаас эмээж муугаас зайлдаг, Бурханд баяр хөөр сэтгэл ханамж авчирдаг хүмүүс болох болно. Эцэст нь энэ тоглолтод оролцож буй бүх Христэд итгэгчиддээ халуун алга ташилт бэлгэлцгээе. Бүгдээрээ хамтдаа шаргуу ажиллацгаая. Бурхны удирдамжид талархъя. Бүх алдар суу төгс өчид Бурханд байх болтугай. Төгс өчид Бурхны чуулганы Магдалины дуу хоолой урлагийн тоглолт 2026 оны 1-р сарын 1-нд албан ёсоор цацагдана. Хүн бүр үүнийг тэсэн ядан хүлээж байна. Ингээд өнөөдрийн нэвтрүүлэг өндөрлөж байна. Шинэ эрен үетэй хамт байгаарай. Дараа уулзцгаая.